За дараагийн бодлого энэ equation өгөгдсөн бол энэ equation-ийн хувьд шийдүүдийн нийлбэрийг олоорой гинэ. За тэгэхээр хэдүүлээ x-ийг үржих нь x дээр нэмэх нь 1 хасах нь 56 тэнцүү 4x-ийг үржих нь x-аас 7 гэдэг equation-ийн шийдүүдийг олох хэрэгтэй байна. Тэгээ нийлбэр нь олох хэрэгтэй байна. За нэг үржил хаалтан задлаа. x квадрат дээр нэмэх нь x хасах нь 56 тэнцүү 4x квадратаас хасах нь 28x болж байгаа гэсэн. Бүгдийн тэнцвүүдийн би зүүн талд гаргачих буюу энэ гишүүн болгоны тэнцвүүдийн нөгөө талд оруулъя. Ингээд. Тэгэхээр ерөөдөө 3x квадрат хасдаг нь 29x нэмэх нь 56 болоод тэмдгүүд нь өөрчлөгдөд нэмжсэн багш шүү тавьчихж байгаа шүү. За тэгвэл энэний хувьд дискриминантын аргаар хэдүүлээ бодож болно. Эсвэл weight-ийн теоремоор маш амархан бодож байна. За weight-ийн теоремоор бодвол яадаг вэ гэхээр x1 дээр нэмэх x2 нь хасах b хуваах a x1-ийг үржих x2 нь c хуваах нь a гэдэг юм томьёот байдаг. Тэгэхээр энэ бодлогын хувьд бол b нь өөрөө хасах 29. За тус чи a тэнцүү 3 байх хэвээр, b тэнцүү хасах 29 байх хэвээр, c тэнцүү 56 байх хэвээр. Тэгэхээр хасах тэмдгийг тавиад b нь өөр хасах 29 учраас ингээд тавьчихна. a нь 3 учраас энэ бодлогын хоёр шийдвэрийн хариу нийлбэр нь 3-ны 29-гээ шууд автоматар хэдүүлээ олчиж чадж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл x 1-р шийдэн тэд 2-р шийдэн тэд гэхгүй weight-ийн теоремоор хэдүүлээ шууд автоматар ингэж бодсноор цаг хугацаа хэмжиж байгаа. Хэрвээ дискриминантаар бодох юм бол маш олон оронтой тоонуудыг нэмж хасаад язгуураас гаргаад тэгээд нэг цаг хугацаа алдах учраас зарим тохиолдолд шийдүүдийн нийлбэр үр журийг олгож байгаа бол weight-ийн теоремоор ийм амархан байдлаар олчиж болдсон шүү guys. Ингээ бодлоод усаа.